Урт ажиллагаа маань бид нар амьдрах ухааны хичээлээр одоо ногооны талбайд тэгээд энэхүү нарийн ногоог хэрхэн хураах, хэрхэн тариалах талаар хавар намрын энэ хоёр үе шаттай ажлуудыг бид нар хийж энэ газарт одоо 2 дахь жилдээ ингээд үйл ажиллагаа явуулж байна. Сонор улсын сургуулийн 2023-аас 2024 оны хичээлийн жилийн намрын ургац сургаалтын 2 дугаар үйл ажиллагаа буюу 7-аас 12 дугаар ангийн нийт сурагчдын дунд зохион байгуулагдаж байна. За энэхүү үйл ажиллагаа маань Он шийдэл хувьцат компани Гэрийн хил органик фармын ургацын талбай дээрээс өнөөдөр 2 дахь өдөр ингээд үргэлжилж байна. Хоёр дахь жилдээ ингээд ургац сургаалтанд явж байна. Тий. Хоёр дахь жилдээ явж байгаа. Тэгээд ер нь л жил болгон л явахдаа үнэхээр аз жаргалтай явцгаадаг хэдий яг ингээд ажил хийж байгаа боловч ингээд өнөө хайпи хоорондоо хөвгөлтэй тоглоол. Тэгэл дараа нь дээр хураас нь төмс ногоогоор өөртөө сургууль дээр хоол иддэг ингээд бүр үнэхээр аз жаргалтай. Тэгээд ер нь л ингээд хамтаараа олноороо ингээд явахаар илүү гоё идэг гэх юм уу. Тэгээд тийм учраас бас төгсөн ч гэсэн ингээд гоё ингээд ургац сураах ч юм уу иймэрхүү хүслэл амар их байгаа. Би энэ сургуульд орж ирснээс хойш ингээд тийм амьдрах ухааны сургалтанд суух нь их гоё таалагддаг. Юм нь тэгж явж үзэж байгааг болохоор тэгээд амар гоё тийм хамт олноороо нийтж болсон тийм нэг юм амар гоё мэдрэмж төрдөг. Тэгээд юу оюутан болоод төгсөөд ч бас тийм тариан талбай нээгээд ажиллавал бас их гоё санагддаг. За тий одоо ингээд бүх хүүхдүүдтэй тэгээд сургуулийнхаа төлөө өөрсдөө тариад өөрсдөө хураагаад өөрсдөө идэх юм чинь бид нар бүгдэнд нь амжилт хүсье. Өнөөдөр хайртай шүү.
За Монгол улс одоо түүхэнд анх 1958-59 онод Датрын 1-р аянийг хэлхийсэн байдаг. Дараа нь 1976 онд Датрын 2-р аянийг хийсэн бол 2008 онд Баярын засгийн газраас Датрын 3-р аянийг зохион байгуулсан байдаг. Тэгээ энэ аяны гол зорилт нь юу вэ гэхээр дотоодоо хэрэгт төмс оноо хэрэгцээг бүрэн хангая гэсэн гол зорилт төвшүүлж байна. Өнгөрсөн хугацаанд бас Монгол Улсын ерөнхийлөгч хүрэлцэх бас хүнсний хувьсгал хийя гэдэг зүйлийг бол ярьж байгаа. Тэгээд хүнсний хувьсгал гэдэг дээр нэгдүгürt өөрсдийнхөө одоо гол аюулгүй байдлыг хангасан төмс хүнсний ногоо болон 3 удааг өөрсдөө дотоодоо тарьж уяа мөн дотоодоо хэрэглэе гэдэг ийм зорилтыг л дэвшүүлж байгаа. Энэ хүрээнд манай Солонгос СС сургууль бас хувийн байгууллагатай хамтарч хүүхдүүдтэй бас энэ тариалангийн талаар анхны ойлголт мэдгэдэггүй өгөх. За дээрэс нь ургац хураалт тийм ээ. Ургацын одоо баяр гэж юу байдаг энэ талаар бас тодорхой хэмжээний мэдгэдэггүй суулгах үедээс ингээ хүүхдүүдтэй бас авчирч ахлах дундангийнхантаа ингэж жил болгоны намар болон хавар энэ тариалангийн талбай дээр ирж тарианагаа хурааж бас тарьдаг байгаа. Өнөөдөр одоо ингээ харж байхад бол манай хүүхдүүд аль хэдийн тий одоо хийж чаддаг ажил хийж байгаа юм шиг маш түргэн хугацаанд дээрээс нь бас тий хамт олонч нийтж анги хамт олноороо сайхан гэдээ ажиллаж байна. Өнөөдөр ингээд маа Солонгос СС сургуулийн багш нар, сурагч дүүнер, найзууд маань ингээд намрынхаа ургац сургаалтанд ирсэн ажил яг эд дундаа өрнөж байна. Тэгээд ер нь бол яг ийм ингээд ургац сургаалтан дээр ингээд ганцаараа одоо би хэрвээ төмс тариа тэргээ хураалаа гэж бодоход ингээд өдөрт цагт яг дээдл нь 10 шуудаа төмс тарих байх гэж яг миний хувьд бол багцаалж чинь. Тэгээд ингээд дүүнертайгаа найзуудтайгаа бөөнөр ярьсан болохоор бид нар бол ажлыг маш хурдтайгаар хийж байна. Хэдэн 100-100-аар нь л ер нь шуудаалаад явчлаа. Тэгээд энэ алтан намар одоо ургац сургаалтыг жил болгон зохион байгуулдаг Солонгос СС сургуулийн багш удирдлагатаа тэгээд цогтой ажиллаж байгаа дүүнертаа, найзуудтаа бүгдэнд нь баярлалаа. Амжилт хүсье. За намайг 8-р ангийн сурагч Дэбимп Баяр гэдэг. Яг юу болж байгаа вэ гэхээр ургац сураагаа төмс нарийн ногоо өдрийг яг яаж хураахыг сурж байгаа. Тэгээд яаж хураахыг сурж байгаа болохоор ингээд дараа нь хэрэгтэй амьдрах ухааны сургалт болохоор айгүй дараа нь төмс хураахад хэрэгтэй өвөө эмээдээ төмсөд төр хурааж өгөхөд хэрэгтэй байдаг. Тэгээд сургуулаараа хурааж байгаа болохоор илүү юу сургуулийнхаа хүүхдүүдийг таньдаг болохоор илүү юу байгаа. Танихгүй хүмүүстэй хураагаагүй таньдаг хүмүүстэй хурааж байгаа болохоор илүү хөвгөлтэй байгаа. Нийслэлийн Солонгос СС сургууль 2023-аас 24 оныхоо хичээлийн жилийн амьдрах ухааны хичээлийг өнөөдөр явуулж байна. Амьдрах ухааныхаа хичээл буюу иргэний боловсрол хичээлийг бид нар танхимаар биш хүүхдүүдийн амьдрах ухаан суралцуулах зорилгоор намрын ургац хаврын тариалалтанд явдаг. Энэ жилийн хаврын тариалалт буюу амьдрах ухааны хичээл маань маш онцлогтой явж байна. Хавар хүүхдүүд маань тарьсан одоо ургацаа хурааж байгаа болохоор маш их өндөр сэтгэлтэй. Дээрээс нь хүүхдийг амьдрах ухаан сургах, хөдөлмөр хийж ээж одоо идэх хоолоо олно гэдэг энэ агуу философик бид нар хүүхдүүдэд ямар ч байсан шингээхийн тулд өнөөдрийн амьдрах ухааны хичээлээр явж байна. За ингээд дизайн технологийн хичээлээр хүнсний технологи буюу ингээд өөрсдөө тайлж ургуулсан ногоо бүтээгдэхүүнээр хүнсний технологийн хичээлээр ингээд ашиглан өөрсдөө бас хоол боловсруулах гэдэгтээ баяртай байна. Хүүхдүүдтэйгээ ингээд хамтраад өөрсдийн
бүтээсэн зүйлсээ хоол боловсрох хичээл дээр ашигланаа. Хоолнд хэрэглэдэг бүх ногоонуудаа өөрөө хүүхдүүд өөртөө тариад өөртөө ингээд хурааж байгаа нь бол энэ амьдрах ухааны хичээлийн онцлог юм аа. Цаашдаа бид нар амьдрах ухааны хичээлээ дандаа танхимын бус хэлбэрээр дараа жил ихэд бид нар хүүхдийн шимт хичээл ашигтай ногоо тариалах тийм өргөн хүрээтэйгээр тариалахаар бид нар төлөвлөд байгаа лээ. Watashi tachi wa 12年生です。私たちの最後の学校年です。この思い出は私たちにすごい大切なものになりました。学校の先生方にありがとうございました。Hello, I'm 8th student and my name is Muxtra. We came to Greenland farm like 9 p.m. ago and we're harvesting some greens like potatoes, carrots and garlics and other things like other cabbages or something like that. And now it's like 2 a.m. right now and we'll be going like 5 a.m. And it's nice here. The experience is kind of good for all of us and our school and classmates and other people too. We're kind of happy here and the food is kind of good. Our cafeteria food was so good. Like we ate a new lamb meat. It's kind of good. And the potato and carrots are from this farm and it's so greenish and organic and natural resources. And thank you. And we're very happy here. 我是第一次来到蒙古，然后来到蒙古就在那个 Southern SF 在那里上学，然后这次是我们这个学校出来做一些这种秋天的这种种植之类的这种这些东西，然后我是呢非常感兴趣，也是非常的喜欢，非常的有意思。 然后就不想说别的了，祝我们的同学们加油！ 안녕하세요. 저는 전남 SF 학교에 다니는 요셉이라고 해요. 제가 여기 오면서 많은 점들을 느낀 부분인데 처음 올 때는 제가 마늘을 캤거든요. 마늘을 심으면서 이게 반끼리 학교끼리 단체로 가는 거다 보니까 아주 즐거웠어요. 그 다음으로 이번에는 감자를 캐러 왔는데요. 감자를 캐니까 다 같이 하고 재밌고 유머스러운 부분도 많이 있어서 저한테 아주 좋게 기억에 남았습니다. 다음에도 이런 거 많이 했으면 좋겠네요. 감사합니다.